За сайн уу манайхан дараагийн номын тэмдэглэлийн бичлэгтэй тавтан мөрөл өнөөдрийн номын тэмдэглэл надтай үлдээж сэм гэх юм хүрхэн хайрын романсын талаар өгүүлсэн ном байгаа. За зохиолч нь Дастин Таво гэдэг юм айгуу царайлаг залуу байсан. Залуу наснд хүрэхчдэд зориулсан уран зохиол бичдэг 16 настайгаас хойш зохиол бичиж амьдарч байгаа. Нью-Йорк хотод амьдардаг Вьетнам Америкийн зохиолч юм билээ. За тэгээд юуны бичсэн зохиол нь бол надад айгүй тийм гонигсан, харамссан, жоохон сэтгэл өвдсөн тийм мэдрэмжийг бол өгсөн. Гэтэ цаад хэлэх санаа нь миний сэтгэлд хүрч чадсан учраас би 5-аас 4 гол өгсөн байгаа. За тэгээд номын гол үндсэн агуулга нь юу вэ гэхлээр Жули гэдэг 17 настай охин, Сэм гэдэг залуу хүүд дурлаад тэгээд тэр хоёр ер нь бие-биендээ сайн болоод айгүй хөрхөн гинэн цайлган тийм яг өсвөр насны айгүй хөөрхөн гин хараад тэгж гоё би минийгээ хайрлаж үерхэж явж байсан. За харин тэр нэгэн айгүй гайтай өдөрч орой гэх юм уу. Энэ хоёрын хооронд үлэн ойлголцол үүсээд тэгээд Жули ерөөсөө уцаа авдаггүй. Тэгээд Сэмд гомдоод уурлаад явж исэн. Тэгээд Сэм болохоор санаа зовоод Жулиг араас ингээд уцаа залгасан боловч Сэм ерөөсөө ингээд авахгүй. Тэгээд Сэм Жулигийн араас ингээд дагаад түүний хайгаад ингээд явж хата ямар самсруугүй байдлаар маш харамсалтай байдлаар бол зам тээврийн хостолд орж өөд болдог. Тэгээд энэ үхлийн дараа Жули өөрийгөө маш их буруудадаг. Би тэр үед уцаа авсан байсан ч болоосоо би тэр үед тэгж уурлаагүй те. Түүнийг уучлаад түүн дээр зүгээр явж очиод эсвэл түүний зүгээр эрхийг над дээр ихээ зөвшөөрөөд ингээ уцаар ирсэн байсан ч болоосоо тэгсэн бол тэр өдөрт ингээд амьд сэрүү миний ээжүүд байх байсан гэдэг маш их харамслыг бүрдээдэг. Зүгээр яг ингээд одоо биш ирээдүйдээ биш зүгээр л өнгөрсөндөө амьдэрдэг тийм хүн болчихсон байсан. Яг өсвөр насны тийм хүүхдүүд болохоор энэ бол мэдээж маш хүнд төм зохиол болдог. Тэгээд тэр шокоос гарч чадахгүй тэгээд өөрөөс нь болж Сэм өгсөн гэд боддог учраас тэрний оршуулганд ч очтдгүй гэр бүлтэй ч уулздаггүй тийм болсон байдаг. Тэгээд сургууль дээрээ ч очиход болсон байдаг. Тэгээд найз нөхдөж холбоогоо таслаад ер нь бол маш их өөрийгөө тусгаарлсан ийм хэцүү байдалд ордог. Угаасаа ямар ч хүн те надаас болоод миний хайртай хүн хүчлээ гэж бодох. Угаасаа хамгийн амирын дэлхий дээр бараг хүний мэдэрч болох хамгийн аимшигтай мэдрэмжүүдийн нэг байх. Тэгээд тэрийг бол Жули мэдэрсэн. Тэгээ маш сэтгэл готролд орсон. Тэгээд түүнтэй холбоотой бүх хэд зүйлсийг гаргаж хайсан, түүнийг мартах гэж хичээсэн. Гэтэ тэр чадаагүй. Мэдээж маш их хайрладаг байсан хүний ямар ч олон хугацаа, олон сар жил өнгөрсөн ч гэсэн яаж ч мартаж чадахгүй шүү дээ. Хүн лимчин тэр ой санамжаа алддаггүй бол үнэхээр мартаж чадахгүй. Тэгээд тэрний өдөр зүгээр хэцүү удаа зориулаад түүний хоолойг сүүлийн удаа сонсмоорсон болохоор зүгээр л тэр уцаа аваад Сэм гэд хадгалсан байсан дугаарлуугаа зүгээр залгасан. Гэтэл маш гайхалтай ээжийн зүйл болсон нь Сэм уцаа авсан. Тэг яг энэ хэсэг уншаад би бүр what энэ одоо юу болоод байна Сэм үхээгүй махта гэж бодсон. Гэтэ зохиолч хизээч бидэд тэгж төөрөгдүүлэхгүй уншигчдыг тийм сонирн байдалд бол тэгж оруулах. Яг Сэм бол яг нас ордог нь бол үнэн байсан. Гэхдээ би тэд нэг ингэж бодсохгүй. Энэ Жулигийн зүгээр төсөөлөл байсан болоо зүгээр Сэмийг амьд гэж хитрхи хитгээд ингэ төсөөлөд уцаар яриад байгаа юм болов гэсэн чинь бас мөн ч юм шиг биш юм шиг. Гэтэ энийг ер нь даа уншигчдын бодолд зохиолч үлдээсэн байх гэж би бодсон. Тэгээд яг өөдөөс нь үнэхээр ингэ Сэм уцаар ярьж байгаа хэсгүүд нь ингээд энэ мөчөөс эхлээд номон дээр ингээд дандаа энэ хоёрын харилцан ярианы талаар уцтай холбоотой маш чухал зүйлүүд гардаг учраас би уцыг яг гол зүйл болгоод номын тэмдэглэлийн хэсэгт нь яг гол хайчиж ингэж оруулсан байгаа. Гол хамгийн чухал тугаа харилцан ярнууд нь ингээл уцны наанцанаас ингээл өрнөдөг байхгүй. Тэгээд Сэм болохоор би чамд хэлж чадаагүй зүйлсээ ингээ хэлмээр байна гэх. Тэгээд энэ хоёр ерөөсөө одоо би мэдээ уцаар ярихгүй байж чадахгүй. Нилийн удаан хугацаар ингээд нууцаар ингэж уцаар ярьдаг болчихсон байсан. Гэхдээ ингэх нь нэг хүн маш хортой байсан. Тэр нь мэдээж Жулид. Ингэж удаан явах юм бол Жули өгцөн хүнийг бараг амьд гэж бодож эхэлнэ. Тэгээд бас бараг бусад хүмүүстэй л бараг өөрийг галзуу гэж бодно. Тэгээд нэг том зүйл нь гэвэл тэр хизээч өөрийнхөө ирээдүгээ бодож амьдрахгүй тэр зөвхөн одоо өнгөрсөнтэйгөө зуралдаж амьдарч байна гэсэн. Тэгээд ингэсний эцэст бол энэ хоёр хуцаархаа болдог. Тэгээд дээрэс нь би энэ зохиолын дөрүүд дээр нэг тусдаа дэвтрэг гаргаад уран зохиолын ном уншиж байхдаа зохиолын дөрүүдээ ингээд бичиж тэмдэглээд явдаг. Тэгээд дараа номын тэмдэглэл хийхдээ энэ бичсэн дэвтэрнээсээ хараад энэ зохиолын дөрүүд гэдэг дээрээ шууд хараа бичээд айгүй амар байдаг шүү.
энэ дээр нэг тийм билээ. За тэгээд зохиол маань яг энэ үйл явдлаар энэ хоёр хосын өсвөр насны хөрхөн хүүхдийн энэ түүхээр юу дамжуулж харуулах гэсэн бэ гэхлээр хүмүүс ингээд мэдээж хайртай хүмүүсээ алдаж болно. Хажууд байгаа хайртай хүний хэдэн нэгэн цагт алдаж исэн. Тийм учраас бид нар ер нь тэр хүний бодож харамсаал ингээд надаас болоод ингэчлээ. Тэр үед гисэн бол ингэх байсан, гисэн бол ингэхгүй байх байсан гэдэг зүйлийг бодож өнгөрсөндөө хорогдож харамсаж амьдрахгүй байх хэрэгтэй. Мөн дээрэс нь хүний тэр хоромхон зургийн зөрүүд, ууртай, тийм ааш зан ямар хэцүү зүйлд хүргэж болдгийг бас эндээс харж байна. Тэгээд хожим харамсахгүй тулд өнөөдөр бас хайраар дүүрэн амьдрах хэрэгтэй. Хайртай дотны хүмүүсээ маргааш хүчигч юм бол хэм мэдлээ те. Хайртай дотны хүмүүсийг одоо байгаа дэр намис сэрүүн байгаа дэр нь л хайрлах хэрэгтэй гэсэн ийм чухал гурван санааг бол тусгаж авсан. Тэг хамгийн чухал нь би өнгөрсөндөө биш одоод л төлөвч амьдрах хэрэгтэй. Мөн бас давхар ирээдүгээ харж амьдрах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг бодож амьдрах хэрэгтэй. Өнгөрсөнтэйгөө зуралдаал байх юм бол би хизээч өсөж төвчихгүй. Тийм. Ийм зүйлүүдийг ойлгож авсан. Тэгээд энэ хоёрын харилцан яриа хамгийн сүүлд нь уцаа тасалдаг. Тэрнээс хойш дахиж хизээч уцаар ярьчих боломжгүй байдаг энэ харилцан ярианы хэсэг үйл явдал үнэхээр сэтгэл хэцүүсэн. За тэгээд тэр хэсгийг би яг энэ утсан дээр бичээд ингэж оруулж өгсөн. Тэгээд сэм ингэж хэлж байгаа байхгүй. Уцаа тавьсны дараа би эргээд залгана. Харин чи авч болохгүй шүү. Амлаж байна уу гэсэн юм билж байгаа. Тэгвэл Жули амлаж байна гэд. Тэгээд энэ хоёрын харилцаараа хамгийн сүүлчийн ингэж яриад ингэж дуусаа. Тэгээд Жули дахиж хизээч сэм рүү залгах боломжгүй болдог. Айгүй цонти мичтэй юм шиг мөртлөө цаанаа юм гүн утга санааг өрүүлсэн. Зүгээр энэ хэрэг зүгээр үнэхэр Жули охины төсөөлөл байсан уу? Эсвэл зүгээр ингэж өөрийнх нь зүүдэн байсан уу? Эсвэл зүгээр зохиолч бидэрт ингэж хүн ингэж өнгөрсөн түгээ амьдрах нь яг Жули гэдэг энэ охин шиг ингэж сэмтэйг уцаар ярьж байгаа юм шиг яг ийм мэдрэмжийг өгдөг шүү гэдгийг харуулах гэсэн. Ер нь уншигчдад ингэж бүх бодол санааг маш нэлээд эрүүлдсэн юм гоё ном болцсон. Тэгээ надад ер нь аягүй таалагдсан. Тэгээд энэ номыг уншихад бол үнэхээр харамсах зүйл байхгүй шүү л гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүртэл сонсон баярлалаа. Дараагийн номын тэмдэглэлээр уулзцаая. Баяр таа.